босрлын тухай ерхий хуулийн асуултыг бол байнгын орон дээр ингээ асуугаа авсан. За одоо тэгэхээр энэ дээд босрлын болон бусад хуулиас асууя. За дээд босрлын тухай хуулийн 2-1-ийн засгийн газрын одоо Монгол Улсын засгийн газрын хөтөлбөр за 5 жилийн үндсэн зорилтуудаар бид нар босрлын бас суурь зарчмуудыг ер нь маш сайн томьёолсон байгаа. Энэ зарчмуудаа нь одоо энэ хуулиудаар хэрхэн орж ирсэн бэ? За тухайлбал энэ 5 жилийн үндсэн хөтөлбөрт бол энэ төрийн өмчтөг сургуулийн засаглалыг төрөөс хараат бас болгоно. Эрхцэн орчныг сайжруулна гэсэн. За энэ заалт маань одоо судалгааны их сургуулийн хувьд бол хэр суусан бэ? За хоёрдугаарт нь засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2-3-1 дээр яслын үндэсний тогтцоог сэргэж 1-2 хүүхэд харах үйлчлэгэнд 2-3 насны хүүхдийг хамруулнаа. Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлд нийгмийн хамгааллын оролцоог нэмэгдүүлэх нэмэлт үзүүлнэг заасан байгаа. За гэтэл энэ хуулийн төсөлтөр маань сургуулийн өмнөх босрлыг бол 3-5 насны хүүхд гэдгээр оруулж ирсэн байна. За тэгээд одоо 2 настай хүүхдийг бүлэг дүрэлтийг харгалзан одоо цэцэрлэгт хамруулж болно гэж. Энэ бол үндсэндээ одоо хүлээж авах болохгүй заалт байна. Сургуулийн өмнөх нас тэр дотроо одоо 3 хүртэлх нас бол одоо таны мэдхүйн хөгжлийн хамгийн чухал насаа. Тэгэхээр энэ одоо том үеийг бид нэг хайж болохгүй. Тэгээ Монгол Ардын намын одоо ард түмэндээ амласан гол амлалтын нэг бол энэ яслын босрлыг сэргэнэ гэсэн заалт байгаа. Тийм учраас энэ заалтыг одоо яагаад ингэ асчваа гэдгийг асуумаар байна. За дээд босрлын тухай хуулийн 6-гийн 2 дээр бас байгаа энэ эрэгтэй сургууль агсан түвшний сургалтыг дагнан эрхэлж болно гэсэн заалт байна. Энэ заалт маань өнөөгийн Монголын нөхцөлд ер нь таарах юм уу? Яг зөв олон улсын жишгээр бол одоо зөвхөн магистрийн болон одоо агсан түвшний сургалт хийдэг сургуулиуд байна. За гэхдээ тэр сургуульд тавьдаг шалгуур бол маш өндөр байдаг. Жишээлбэл Америкийн нэгдсэн улсын хувьд бол одоо тухайн сургууль маань жил тутам одоо тэдээс доошгүй одоо докторийн оюутанд одоо сургалтын төлөв олгосон. За мөн одоо судалгаа шинжилгээнд 5 саяас доошгүй доллар зарцуулсан байна гэх мэтий. Тэр ийм Амрах зөвшөөрөл нэмэлт минут. Тэр олон улсад агсан сургалтын одоо сургалт явуулдаг их сургуулиуд тавьдаг шаардлага ийм өндөр байдаг. За гэвэл Монголд одоо ийм өндөр шаардлага хангах сургууль ер нь байх уугүй юу? За сүүлийн асуултын судалгааны их сургуулийн одоо үндсэн концепц яг ямар концепц суурилсан юм бэ? За миний хувьд бол судалгааны их сургуулийг бол дэмжиж байгаа. Энэ бол олон улсын жишг. За гэтэл яг энэ одоо өргөн барьсан төсөлтөр маань судалгааны их сургууль гэдэг бол зөвхөн энтерпренер буюу одоо энэ бизнесийн сургууль гэдэг утгаар хийцсэн юм шүү. Яг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн тухайн одоо доктор болон одоо олон улсын тэтгэлэг хүртсэн оюутнуудын тоо, за тэгээ профессоруудын одоо бие даасан байдал, за академик сургалтын үр нөлөөс төгссөн одоо оюутнуудын ажлын байр гэх мэт олон үзүүл шалгуурууд бол энэ судалгааны их сургуулийн төсөлтөр бол сайн харагдахгүй байгаа юм л та. Тийм учраас үүнийг ингэ тодруулж асуумаар байна. Байнга хамгаалсан энэ маш чухал асуултууд асууж. Суур асуулт. За дээд боловсролын засаглал удирдлагын асуудлаар должин тарах тодорхой хариулт өгөөд судалгааны их сургуулийн асуудлаар манай намнан захирал энэ дээр тодорхой хариултууд өгчөөрэй гэж бодож байна. За би 2 настай хүүхдийн асуудлаар нэг өшөө түрүүнийхээ ярьсныг жаахан дэлгэрүүлээд ярьчаа гэж бодож байна. 2 настай хүүхдүүдийг бид нар боловсролд хамаагүй гэж хайж байгаа асуудал биш ээ. 0-2 нас гэдэг бол угаасаа хүүхдийн хөгжлийн хамгийн алтан үе байдаг юм байна. Энэ бол эрүүл мэндийн асуудал, хүүхдийн хөгжлийн асуудлууд, нийгмийн хамгааллын асуудал учраас ер нь бол Монголын төр энэ 0-2 насны хүүхдийн хөгжлийн ийм цогц хөтөлбөр бодлого гаргах хэрэгтэй юм бэл. Гаргах хэрэгтэй. Өнөөдөр яашлын тогтолцоотой улс орон байхгүй л дээ. Өнгөццөг шүнэ. Францд л нэг тийм тогтолцоо байна. Тэгээд ер нь бол бусад улс орнууд бол ингээд өдөр өнжүүлэх тийм ээ. За одоо манайхны ярьдгаар бол хүүхд харах үйлчилгээ гэдэг юм уу. Энэ олон сонголттой юм байгууллагын одоо өдөр өнжүүлэх хүүхд харах үйлчилгээ гэдэг юм уу. Нэг ийм тогтолцоо бид нар цаашдаа сонгох ёстой юм байна гэж бодож байгаа. Харин ч бид нар ийм 2 настай хүүхдийн үйлчилгээ бид нар дэмжиж өгөх юм бол олон ажилгүй эмэгтэйчүүдийг ажлын байртай болгох ийм нийгмийн асуудлуудыг давхар шийдэх ёстой. Яагаад тэр энэ 2 настай хүүхд дээр бид нар ийм асуудал өндөд байгаа юм бэ гэхээр ерөөсө 2 настай хүүхдийг ингээд яашилд бүртгэхээр намар бүртгүүлсэн 40 хүүхдийн 30 байхгүй болчтой хавар 10 хүүхэд нь л үлддэг. Маш их өвчл ханиа томооны үед өвчл их байдаг учраас үндсэндээ ингээд эцэг эхчүүд нь бараг нөгөө яашилд бүртгүүлсэн хүүхдүүдээ ингээд нийт бүртгүүлсэн хүүхдийн чинь бараг үндсэндээ 70% нь яашилдаа ирдэг юм байна. Ингээд нөгөө нэг сургуулиудын одоо цэцэрлэгүүдийн сул оронтой хувьсах зардлууд санхүүжилттэй явж байгаа нэг ийм асуудал. Тэгэхээр бид нар энэ 0-2 насны асуудлыг бид нар хөсөр хаяхгүй.
Энэ бол Монголын төрийн хамгийн том бодлого. Бүр хүүхдээ За содмын төлж 85 дээд боловсролын асуудлаас нэлээд анхаарал татсан хуулийн зохицуулалт байгаа. За ер нь бол дээд болсон засаглалын эгцэн зохицуулалтыг бол Карнеги ангиллыг яагаад хуульчж байгаа бас харах болж. нийтдээ 10 удаа бол хуулийн өөрчлөлт орсон байлээ. За бид нар өнгөрсөн одоо үйлчлэжсэн хуулиудаас хамгийн гол онцлог зохицуулалт бол удирдах зүйлийг 7-аас 15 гишүүнтэй бүрдүүлээд 50-ээс 51% нь үүсгэн байгуулагчийн төлөөлөл байна гэсэн төрийн өмчит хуулийн сургуулиуд дээр. За гэхдээ үүсгэн байгуулагчийн төлөөллийг зөвхөн амруулахгүй өөрөөр хэлбэл удирдах зүйлийг үүсгэн байгуулагч нь бизнесийн төлөөлөл, орон нутгийн төрийн байгууллагын төлөөлөл, тухайн сургуулийн багш, суралцагч, төгсөгч, мөн хараат бус гишүүдийн бүрэлдэхүүнтэй байхаар их нь харьцангуй нийгмийн боловсролын их зүйн харилцаанд оролцож байгаа субъектуудын төлөөллийн массыг бол нэлээд хангаж зохицуулсан шинжлэх зохицуулалт бол болсон. За хоёрдугаар гэх юм бол өмнө нь бол их сургуулиудын гүйцэтгэх засаглал буюу директор буюу захирлуудыг шууд удирдах зүйл сонгон шалгаруулалтаар яамнаа шууд томилдог байсан. Өнөөдөр дээд боловсролын засаглалын хамгийн том өөрчлөлт бол удирдах сонгон шалгаруулалт хийгээд удирдах зүйлээс яхна томилдог болж байгаа. Энэ удирдах зүйл нь болохоор массын төлөөлөг бол бүрэлдэхүүнтэй байгаа учраас харьцангуй нээлттэй шударга арай төвшөлттэй зохицуул болсон гэж үзэж байна. Арай төвшөлтэй юу? Арай төвшөлтэй 51% бол төвшөлтэй. Олонх нь үүсгэн байгуулагч эзэд томилдог байх юм бол туузын хараат бас академик хичээлээ эрдмийн хичээлээ ч хоос яриад бол 7-аас 15 байгаа.